яг одоогийн байдлаар бас хамгийн одоо хил ам дагуулж байгаа. За тэгээд хамгийн өндөр төсөвтэй байгаа High Speed 2 гэдэг төслийг энэ удаагийн дугаараар онцолж ярихаар бэлтлээ. За тэгэхээр Англи улсын нийслэл Лондон хотыг бол бид ихэнх хүн мэднэ шүү дээ. Тэгэхээр Лондон хот нь бол тухайн улсын нийслэл. За яг одоо тэр Лондон хот нь нутаг дэвсгэрийнхаа урд хэсэгт за тэгээд хойшлоод ирэхээрээ жоохон алслагдсан гэж явдаг юм байна. Ягаад гэвэл хөгжлөн нийслэлээ дагаад одоо хурдтай яваад жоохон хойшоо аслагдсан газруудад бол хөгжил нь удаашрж байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх зорилгоор энэ одоо Англи улсын хойдлын хэсэг Midlands буюу одоо яг дундлын тэр газар нутгийн хэсгийг энэ Лондон хотын одоо хөгжил дэвшилттэй хэсэгтэй холбох ийм үүргээр энэ төслийг эхлүүлсэн байна. За тэгээд үндсэндээ 2009 онд анх энэ санаа гараад тэгээд тэрнээс хойш 3 жилийн дараа яг албан ёсоор баталгаажаад энийг цаашаа судлаа гэдэг одоо ажлууд хийгдсэн байна. За тэгэхээр төслийн ерөнхий зорилго бол энэ байлаа. За төслийн зорилтууд нь юу байсан бэ гэхээр мэдээж түрүүний ярьснаар хотууд хоорондоо холбогдох нь бол бизнесүүд зах зээлээ тэлж өргөн цар хүрээнд хүрэх ийм боломжтой болно. За ажиллах хүчний одоо хомсдлыг багасгах буюу ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Мэдээж нь одоо supply chain гэж ярьдаг те. За ханган нийлүүлэлтийн сүлжээ бас өргөсөж илүү одоо сордцтой болно гэдэг ийм зүйлс байгаа. За үүнийгээ дагаад мэдээж одоо тодорхой тэр улсын бүтээмж нь өснө. Яг гэвэл ажиллаж байгаа хүмүүсийн тоо олон илүү сайн менежментээр ажиллана. Хоорондоо маш хурдан зорчин гэсэн үг. Тэгтээ үндсэндээ бол нэг жишээ татахад хурдан зорчин гэдэг нь 1 цаг 22 минутанд зарцуулах байсан одоо тэр нэг хотоос нөгөө хотын хугацааг багасгалаа гэхэд хамгийн хурд нь 45 минут болгож багасгах боломжтой юм байна. Үндсэндээ тэгэхээр 37 минутыг бас хэмснээр нөгөө нэг 37 минутанда өөр одоо ажил төрөл хийдэг эсвэл гэр бүлтэйгээ цаг өнгөрөөдөг юм бүтээмж нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. За ингээд цаашаа явхад бол хүмүүс хотын бүсэд өндөр үнэтэй орон сууц худалдаж авах шаардлагагүй болж тэгээд одоо тий ажиллах болохоор хотын төвлөгөө ирж ажиллах, ажил төрлөө хөөцөлдөх, за тэгээд хөдөө орон нутагт амьдарч эхлэх юм боломж бас илүү өргөн түгээмэл хүмүүст одоо хүрнэ гэж үзэж байгаа юм байна. Төслийн бас нэгэн шийдэж буй том асуудал нь бол төмөр замын тээврийн чадамжийг нэмэгдүүлэх байна. Тэгэхээр үндсэндээ бол одоогийн байдлаар энэ чиглэлд ерөн хуучин одоо Англи улсын нутаг дэвсгэрийг одоо хэрсэн байгаа төмөр замын сүлжээ байгаа. За үндсэндээ энэ нь болохоор Европын бас одоо тийм тээвэрлэлт логистикийн бас ийм холбоо зам болж өгдөг юм байна. Тэгэхээр энэ нь жоохон ачааллаа дийлэхгүй байгаа учраас тэрний бүтээмж чадамжийг нэмэгдүүлээд хажуу талд нь зөвхөн одоо хүн зорчход зориулсан тийм одоо нэмэлт өндөр хурдны болон энгийн хурдны төмөр замыг бол ингэж барихаар HS2 гэдэг энэ төслийг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ төслийн нэг том амбиц бол дэлхийн хамгийн тогтвортой төмөр замыг бүтээх. За тэгээд өөрөөр хэлбэл энэ carbon free гэж ярьдаг те төмөр замын концепцийг одоо баримталж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө дэлхийд дахинд бид нар тогтвортой хөгжил гэж ярьж байгаа. Тэгвэл шинээр бүтээж байгаа юм за хуучны нь ч бол яах вэ те шинээр бүтээж байгаа юмдаа ийм амбицлэг те орчин инновацийн гэсэн шийдлүүдийг нэлээд ихээр ингэж оруулж ихийг бол гадны улс орнууд бас ингэж төлөвлөлтөндөө тусгаж өгсөн байдаг юм байна. Ингээд ерөнхий зорилго нь тэгвэл ийм байна. Зорилтууд нь ингэж задарч ийн гэдгийг бид нар авч үзлээ. Тэгвэл дараагийн хэсэг болох за энэ зорилтонд хүрэхийн тулд ямар төлөвлөлт тооцооллууд гаргаж ямар шийдлүүдийг технологийн хувьд одоо гаргасан бэ гэдэг талаар зарим нэг үзүүлэлтүүдийг авч үзье. За тэгэхээр энэ төсөл маань үндсэндээ 3 үе шаттай хэрэгжих бөгөөд ойролцоогоор 530 км өндөр хурдны болон энгийн төмөр замын дэд сүлжээний одоо бүтээн байгуулалтын ажлыг хийх юм байна. Мэдээж энэ дотор бол нөгөө дотор нь байгаа нөгөө стейшнууд гэж ярьдаг те тэдгэрийг бас шинээр бүтээн байгуулах тийм ажлууд багтж байгаа юм байна. За нэгдүгээр үе шатанд Лондоноос Бирмингем буюу нийтдээ 225 км төмөр зам тавигдах юм байна. За хоёрдугаар үе шатанд 2-ын A гэж нэг салаад 2-ын B гэж нэг салж байна. 2-ын A нь болохоор түрүүний Бирмингемаас Криви гэдэг одоо хэсэг лүү салаад 58 км явах юм байна ойролцоогоор. За дараа нь бол 2-ын B нь Кривигээс Манчестер руу салаад 85 км. За дахиад 2-ын одоо нөгөө талаар нь одоо 2 салах юм байна 2-ын B нь нэг цэгээс тэгэхээр дараагийнх нь болохоор Лидс гэдэг хэсэг лөө салаад ингээд үндсэндээ 160-аас 200 орчим км-ийн урттай төмөр зам тавигдах юм байна. Харин 3 дугаар үе шатанд яг Англи улсын хойшоо холбогдох тэр хэсэг нь
наривчлан тодорхой болоогүй үндсэндээ судалгааны үе шатанд явагдаж байгаа гэдэг мэдээлэл байна. За энэхүү хурдны төмөр замын хувьд бол 362 орчим км цагийн хурдтай байх юм байна. За энийг одоо өөрсдийн орны жишээн дээр буулгаад харуул Улаанбаатар Дархан хоёрын хооронд үндсэндээ 40 хүрэхгүй минут явах боломжтой тийм хурдны зам тавьдах юм байна. Харин ингэж хурдтай явахын тулд замыг байж бол хамгийн шулуун за тэгэд өгсүр багтай тийм байлгах шаардлагатай. За тэгээд үүний тулд нийт зам тавигдах талбайн 80 орчим хувь нь бол гүрттэй огтлолцох эсвэл одоо тий газар доогуур түнэл хэлбэрээр ингэж явах одоо шаардлага нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. За тэгээ мэдээж мега төсөл учраас ганцхан ийм төмөр зам татаад байхгүй мэдээж хооронд нь холбож байгаа тэр цэгүүд дээр бас терминалууд, стейшнууд одоо барьж бүтээн байгуулна гэсэн үг. За тэгэхээр энэний хамгийн эхний цэг нь бол ямар одоо терминал байх вэ гэхээр Лондон хотын Euston юм байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалт бол одоогоор одоо эхэлчихсэн байгаа юм байна. Мэдээж хотын төвд учраас яг одоо бүтээн байгуулалтын ажил хийхэд тулгардаг шиг одоо тийм асуудлууд цаг агаар хуучин барилгуудыг нураах, за цэвэрлэх, талбайг цэвэрлэх, ойр орчмын хүмүүсийн өмчийн асуудал, дуу чимээний асуудал, хотын төвд учраас замын хөдөлгөөн төгжрлийн асуудал гэх зэрэг одоо бидэнтэй л адилхан асуудлуудтай энэ төслийн одоо хамт олон бол бас тулгарч байгаа юм байна. За тэгээд энэхүү Euston гэдэг цэгээсээ стейшнээс цаашаа дахиад нэг буудал яваад Old Oak Common гэдэг энэ дараагийн зогсоол дээр очиод за тэрнээсээ дамжаад Colne Valley Viaduct гэдэг энэ зогсоол дээр хүрэх юм байна. За тэгээ үндсэндээ 3.4 км-ийн ийм урттай төмөр зам үргэлжлээд түнэл гарч ирэх юм байна. 16 км-ийн урттай Chiltern түнэл юм байна. За тэгэхээр энэхүү түнэл нь нэгдүгürt энэ бүтээн байгуулалтанд хамгийн урт үргэлжлэх түнэл. За тэгээ хоёрдугаарт хамгийн гүнд бас байрлаж байгаа юм түнэл юм байна. Доошогоо 80 м-ийн гүнд ингээд байрлах юм байна. За энэ түнэлийн дараа дахиад нэг онцлог түнэл гарч ирж байгаа. Тэр нь болохоор 1600 оноос хойш ерөн тухайн нутаг дэвсгэрт хадгалагдж байгаа модны нөөц газраар тэр одоо шулуун зам бол дайрж өнгөрөх шаардлагатай болсон юм байна. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэгчийн зүгээс бол одоо тэр моднуудыг мэдээж одоо бүгдийг тасдаж тий одоо дээр нь бүтээн байгуулалт хийхээс илүү бас онгон дагшин хэвээр нь үлдээх ийм арга хэмжээг авж байгаа юм байна. Тэгэхийн тулд бол зарим хэсгүүд төр бол одоо доогуур нь моднуудын доогуур моднуудаа эвдэхгүйгээр түнэл явуулах тийм арга хэмжээ авч байгаа юм байна. За тэгэд энэ нь одоо өмнөх буудлаас Long Itchington Wood гэдэг нэртэй 1.6 км хүргэлжлэх ийм урттай байгаа юм байна. За тэгээд үндсэндээ бол энийг 2023 онд дуусна гэж төлөвлөж байсан байна. За тэгээд үндсэндээ бол техникийн зарим нэг үзүүлэлтүүдийг дурдж буудал за тэгээд чум байгууламжтай холбож ярихад бол нэг иймэрхүү байна. Одоо бүгдээрээ төсөв санхүүгийн хэсэг рүү орцгоё. За тэгэхээр мэдээж мега төсөл гэж ярьсан. Тэгээд нэлээдгүй өндөр төсөвтэй гэсэн. Тэгвэл энэний шийдвэрийг мэдээж хэн гаргаж ийнө гэхээр олон нийтийн одоо төсөв мөнгийг зарцуулах үүрэгтэй эрх бүхий тэр сонгогдсон хүмүүс бол энэ төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг шийдвэрийг бол гаргаж байгаа тухайн улсад. За тэгээ 2010 онд ажиллаж байсан засгийн газар нь болохоор тус төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаад түүнээс хойш дараагийн одоо парламентэд нэлээдгүй олон хилцүүлэг мэтгэлцэн явагдсны дараагаар 2017 онд бол парламентын зүгээс засгийн газар тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг одоо шийдвэрлэж өгсөн юм байна. Ингээд парламентын зөвшөөрөл одоо баталгаажуулалтыг хийлгсэн учраас засгийн газарт бол үндсэндээ нэгдүгээр үе шат буюу Лондоноос Бирмингем хүртэлж хурдны замыг одоо барих ашиглах засвар үйлчилгээ явуулах эрх мэдэл нь бол засгийн газарт ирсэн байна. Тэгээд 2019 онд тухайн үеийн ерөнхий сайд байсан нөгөө Борис Джонсон тус төслийг хэрэгжүүлэх мэдгдлийг өөрийн биеэр хийж байсан юм байна. Ингэснээр 2020 онд бол тус ерөнхий сайд төслийн 2 дахь үе шат буюу одоо 2-ын 8 эхлүүлэх зөвшөөрлийг гарын үсэг зурж бас дараагийн үе шатыг үргэлжлүүлэх тийм баталгааг гаргаж өгчээ. Тэгэхээр тус төслийг хэрэгжүүлж дуусгах зорилттой хугацаа нь 1-р үе шатыг 2026 онд, 2-р үе шатыг 2033 онд тус одоо дуусна гэж төлөвлөж байсан байна. Анхны төсөв төртг нь бол 32.7 фунт стерлинг буюу ойролцоогоор 136 их найт 686 тэрбум Монгол төгрөг одоо болж байна. Одоо фунт стерлингийн ханшаар ойролцоогоор бодоход за энэ нь бол одоо манай улс дээр бол ингээд ярил бидний одоо улсын
төсөвт өртгөөс 4 орчим одоо тий дахин их ийм одоо дүн гарч байна. Тэгэхээр бол ямар их мөнгө вэ гэдгийг бол бид нар бол эндээс харж болно. Тус улсын иргэдийн одоо 20 гаруй хувь нь бол энэ төслийг дэмжиж байгаа бөгөөд 80 орчим хувь нь бол эсэргүүцэж байгаа гэдэг судалгааг бол YouGov гэдэг судалгааны институтээс танилцуулсан байна. За мэдээж иймэрхүү төслийн одоо тэр шаардагдах мөнгөн дүнг тий төсөв төртгийг тооцож гаргахын тулд нэлээдгүй олон судалгаа хийн, бизнес төлөвлөгөө боловсруулна, ийшээ оруулж байгаа хөрөнгө оруулалт нь нөхөгдөх юм уу, үгүй юм уу тий ашигтай хөрөнгө оруулалт мөн үү гэдэг дээр бол үнэлгээ өгж байж энэ тусал бол хэрэгжинэ. За тэгэхээр анхны төслийн бизнес төлөвлөгөө болон одоогийн нөхцөл байдлын тухайд бол тус төслийн нөлөөлөлд орж байгаа хүмүүсийн хувьд мянга мянга оршин суугчид бизнесүүд тус төслийн замаас нүүх шаардлагатай болсон. За иргэд бизнесүүдийн хөрөнгийн үнэлгээ дээр бас одоо их байна гэдэг те бага байна ч гэдэг юм уу. Одоо мэдээж бага байна л гэдэг ийм асуудлууд бол маргаанууд үүсч эхэлж байгаа юм байна. За эдгээр нь бол иймэрхүү нийгмийн шин чанартай төсөл хэрэгжүүлэхэд дэлхийд дахинд одоо гарсаар ирсэн түгээмэл асуудал бөгөөд нийтийн эрх ашигын төлөө төслийн нөлөөнд орж буй цөөнх хүссэн ч хүсээгүй ч одоо албаар те тодорхой хэмжээний тохиролцоог засгийн газартаа хийх шаардлагатай болдгийм байна. За түүнээс гадна өөр нэг сөрөг тал нь тус төслийн хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа байдал юм. Жишээ нь өмнөх одоо тийм ярьж байсан эртний ой модтой хэсгүүд байгаль ой модыг хамгаалах шийдлүүдийг хийсээр байгаа боловч ойролцоогоор 34 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой мод талбайг чөлөөлөх тийм тайрах шаардлагатай байгаа юм байна. Тэгэхээр харин төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс бол энэ хэсэгчилсэн нөлөөллийг тус ой модны бүсэд үүсэх бөгөөд бүтээн байгуулалт дуусны дараа буцааж шинэ модыг суйрлуулна гэж мэдэгдэж байна. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэх багийн зүгээс бол үндсэндээ буцаад суулгах модны тоог 7 сая орчим байна гэж тооцоолж байгаа бөгөөд үүнээс 700 мянга нь бол яг суулгахад ийм бэлэн байдлаар бэлтгэгдээд байж байна гэдэг мэдээллийг 2022 онд өгч ирсэн байна. За гисэн хэдий ч бол эртний буюу түрүүний 1600 оноос хойш байсаар ирсэн ой модуудыг сүйтгэхийн эсрэг байгаль орчны идэвхтнүүдийн жагсаал эсэргүүцэл бол байнга гарсаар байгаа юм байна. За нилээдгүй хүчтэй бас эсэргүүцсээр байгаа юм байна. За төслийн анхны төсөв төртөг болон гүйцэтгэлийг гүйцэтгэл болон шинжлэгдсэн төсөв төртгүүдийн талаар энд ярив. За төсөл эхэлснээс хойш анхны танилцуулсан төсөв нь бол түрүүний ярьсан 32.7 фунт стерлинг гэж ярьсан ойролцоогоор 136 их найд 686 тэрбум төгрөг. За тэгэд энэ нь бол 2020 оны байдлаар 106 фунт стерлинг буюу 443 их найд 8 тэрбум төгрөг болж үнэлэгдсэн байна. Тэгэхээр энэ нь бол яасан бэ гэхээр 2012 оны анхны төсвөөс хойш 2020 оны хооронд тус төсвийн тооцооллыг нийтдээ 6 удаа шинжилж тогтоож байгаагаас хамгийн өндөр үнэлэгдсэн байгаа төсөв байна. За түрүүний төсвийг ингээд яг одоогийн байдлаар харьцуулаад харуул анхны төсөв төртгөөсөө 3 дахин их ийм тооцоол бий болчиход байгаа юм байна. Тэгэхээр энэ бол нэлээдгүй том асуудал гэсэн үг. За тэгээд холбогдох энэ тооцооллыг гаргасан албаны их сурвалжууд нь энэ тухайн улсын засгийн газрын дэргэдэх институт бол ингэж бас тодорхой танилцуулга график төрслүүдийг бэлдсэнийг бол энд бас ингэж ашиглалаа. Засгийн газрын дэргэдэх тус институтын зүгээс энэ зардлын хэтэрэлт нь үндсэндээ томоохон 3 бүлэг хүчин зүйлтэй хамааралтай гэж тодорхойлсон байна. За тэрний хамгийн нэгдүгээрт бол хийх ажлын хамрах хүрээний өөрчлөлт байгаа. Тэгэхээр үндсэндээ анх техник эдийн засгийн үнэлгээнд байсан чиглэл нь өөрчлөгдөхөд түнэл тэр тавигдах замын 1 км тутам зарцуулагдах төсөв төртг нь бас дагаад тэр түнэл тавих хэсгээс шалтгаалаад ч юм ингээд өөрчлөгдөд явж байгаа юм байна. Тэгэхээр өөрчлөлтийг дагаад хамрах хүрээний өөрчлөгдөх үед төсөв нь бас ингэж өөрчлөгдөж байгаа байх нэ. За хоёрдугаарт бол хөрсний нөхцлүүд байна. Тэгэхээр энэ нь болохоор барилгын компаниуд ерөнхий схем зургаас тийм анхныхаа тэр техник эдийн засгийн үндэслэлд ашигласан схем техникийн шаардлага дээр үндэслээд наривчилсан зургийг боловсруулсан бөгөөд үүнийг дагаад зардалд өөрчлөлт орсон байна.
илүү наривчлалтай зардал тооцоол бий болсон гэсэн үг тийм төсвийн тооцоол. Тэгэхээр төсөв эхэлснээс хойш анх төсөөлж байснаас илүү хүнд хүрсний нөхцөл байдалд одоо байгааг илрүүлсэн бөгөөд иймд үүнтэй холбоотой одоо нэмэлт хүчтэйлийн ажил түүнийгээд дагаад нэмэлт зардлууд бас гарах шаардлагатай болсон юм байна. За 3 дугаарт бол өөдрөг сэтгэлгээний харалган байдал буюу optimism bias гэж байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс тус төслийг барих тал дээр бол хямд хурдан байна гэж одоо хамгийн анхны эерэг төсөөллөөрөө одоо тухайн төслийн төлөвлөгөөг тэр чигт нь боловсруулсан гэж үзэж байгаа юм байна. Тэгээд энэ нь бол одоо жишээ нь яаж харагдаж байна вэ гэхээр зам таарч буй газруудын хөрөнгийг худалдаа авах үнэлгээ тооцоосноос одоо хамаагүй их байна. Тэгэхээр хүмүүс бол ерөөсөө тэр нэмийгээ айгүй хурдан хүлээж аваад өөрийнхөө хөрөнгийг зарна гэж өөдрөгөр төсөөлсөн бол тийм биш байжээ гэж байна. Тэгэхээр үндсэндээ ийм гурван асуудлаас болж тооцоолоогүй тийм зардлын өсөлтүүд бүр 3 дахин анхны зардлаасаа бас өссөн юм байна. За цагийн хуваарийн хувьд бол одоо 1-р үе шат нь 2026 онд түрүүнд дуусах байсан гэж ярьсан. Тэгтэл одоогийн байдлаар дахин шинжилсэн тооцооллоор 2022 оны тооцоолоор 2029 он болж 3 жилээр хойшлоод байгаа юм байна. За тэгээд 2 дугаар үе шат нь бол 2033 онд дуусах байсан нь 2041 он болоод 8 жилээр тус хойшилж байгаа юм байна. За түүнээс гадна одоо бас энэ одоо ийм хоцролт хугацааны хувьд хоцрогдсон төсвийн хувьд тэтэрсэн байгаа. Дахиад энэ дээр бас нэг чухал шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгч эрх баригчдын зүгээс бас гаргасан байна. За энэ нь юу вэ гэхээр Лондон хот бол одоо дэлхийн томоохон санхүүгийн төв. Энэ утгаараа олон нийтийн дэд бүтэц сүлжээ нь бол цаг хугацааны туршид хөгжсөөр ирсэн юм байна. Харин Англи улсын хойд хэсэг хоцрогдсон дэд бүтцийн сүлжээтэй. Тэгээд иймд одоо сүүлийн үеийн эрх баригч нар улсын хэмжээнд дэд бүтцийн сүлжээг дараагийн түвшинд гаргана гэж амлалт өгч одоо сонгогдсон юм байна. Тэгэхээр энэ нь хөдөө орон нутгийн дэд бүтцэд давхар анхаарна гэсэн үг болж таарж байгаа. За гисэн хэдий ч яг энэ амлалтынхаа ерөнхийдөө эсрэг гэж хэлж болохоор үйлдэл шийдвэрийг гаргасан байгаа. Тэр нь юу гэхээр тус төслийн төсөв төртгийн өсөлттэй холбоотойгоор Англи улсын хойд хэсгээр хийгдэх өндөр хурдны биш энгийн хурдны зарим салбар төмөр замыг хийхээ болохоор буюу төсвөө танахаар шийдэхийн таньж байгаа учраас зарим ажлаа хассан байна. Тэр нь болохоор Англи улсын дээр хаслагдсан хөгжүүлэх хоцрогдсон дэд бүтцтэй хөгжүүлэх шаардлагатай хэсгүүдээс хасаж байгаа юм байна. За тэгээд одоогоор тодорхой яг эцсийн одоо ингэнэ гэсэн юм нь гарааг байгаа боловч ерөнхийдөө тэгэх гэж байгаа гэсэн тийм бас чиг хандлага явж байгаа юм байна. За тэгээд ер нь бол хойшоо энэ 3 дугаар үе шат үргэлжлэж Шотланд улстай бол холбох төмөр замыг тавихаар бас төлөвлөж байгаа юм байна. За тэгээд ямар ч гэсэн нилээдгүй том одоо амбицлог энэ бүтээн байгуулалтын талаарх зарим нэг технологийн шийдэл, за төлөвлөгөө, төсөв гэх зэрэг мэдээллүүдийг за нийгэмд үзүүлж байгаа эдийн засгт үзүүлэх нөлөөллийг бас авч үзлээ. За ингээд ер нь төсөл болгонд бид нар одоо тодорхой хэмжээнд оролцдог учраас нэг бол өртдөг, нэг бол одоо хэрэгжүүлдэг учраас бид нар энэ контентын төгсгөлд дүгнэлтийг хий. За дүгнэлтийг хийхдээ бол тухайн улсын засгийн газрын дэргэдэх институтээс гаргасан зөвлөмжүүдийг бас ашиглах болно. Дээрээс нь миний хувьд төслийн менежментээр мэргэжиж ажиллаж байгаа учраас энэ дээр өөрийнхөө саналыг бас хэлэх болно. За тэгэхээр би энийг доорх байдлаар ангилж дүгнэлтээ та бүхэнд бол одоо танилцуулъя. За энэ төслөөс нэгдүгürt бодит төсөв төртөг тооцоолох болон зардлын менежментийг сайн хийх одоо шаардлага одоо дараагийн төслүүдтэй иймэрхүү ижил төслүүдэд тулгарч болох юм байна гэдэг сурмажийг бид нар авч болно. Өөрөөр хэлбэл анхны төсөв төртөг нь 32.1 тэрбум фунт стерлинг байснаас одоогийн байдлаар 100 болж одоо нэмэгдсэн байна. Тэгэхээр төсөв төртгийн тооцооллыг ингээд харахад бол ихэнх үедээ өөдрөг биш одоо бодит байдалтай нийцэх төсвийг боловсруулж ашиглах тэгээд тэрэн дээрээ үндэслэж шийдвэр гаргах шаардлагатай байдаг юм байна. Тэгэхгүй бол хит бас юм өөдрөг юмн дээр төслөө эхлүүлчихээр сүүлд нь маш их асуудалтай тулгардаг юм байна гэдгийг бол бид нар харж болно. За тэгэхээр иймэрхүү төслүүдийг хэрэгжүүлэхдээ түрүүний ярьсан optimism bias буюу өөдрөг байдлын харалхан одоо үзлээс аль болох зайлсхийж магадгүй одоо гарч болох магадлалшгүй зардал гэж ярьдаг. Эдгээр зардлуудыг бас нэлээд нөөцтэйгээр төсөв төртөгтөө суулгаж өгөх нь бол энэ их одоо төсвийн хэтрэлтийг анханасаа бид нар тооцоолох за энийг баг байлгах боломжийг бүрдүүлэх бас боломж тухайн нөхцөл байдалд үүсэх байжээ гэж бол тухайн институтээс бас томьёосон байна. За хоёр дахь сургамж нь бол үр бүтээлтэй засаглал болон хяналтын тухай байгаа.
За зардлын хэтрэлт болон хугацааны хоцролтын хамгийн том шалтгаануудын нэг нь засаглалын асуудал гэж хэд хэдэн одоо дүн шинжилгээний үр дүнд одоо гарч ирсэн байна. Тэгэхээр хөндлөнгийн дүн шинжилгээн дээр бол ингэж гарч ирнэ гэдэг маань мега төсөл хөтөлбөрүүдийг цаашдаа хэрэгжүүлэх гэж байгаа бол төслийг цаг хугацаанд нь зардалт нь багтааж хэрэгжүүлэх одоо тэр үүрэг хариуцлагыг яг хэн хариуцах юм бэ гэдгийг маш тодорхой тийм эргэлзээгүй олон хүнд биш тодорхой нэг хэсэгт бас тэрийг одоо хуваарлж гэдэг юм уу ямар ч юм маш тодорхой болгож өгөх шаардлагатай байдгийм байна. Тэгэхээр энэ төслийн хувьд бол 2019 онд Ockervie Review гэдэг нэртэй юм хөндлөнгийн засгийн газраас одоо санаачилсан ажлын хэсэг бүх юм одоо баг байгуулагдаад энэ төсөл дээр аудит хийсэн байна, ревю хийсэн байна. Тэгэхээр энэ одоо шинжилгээний багийг тус төсөл дээр ажилуулсан нь бас ер нь сайн жишээ гэж үзэж болж байна. Өөрөөр хэлбэл энэ төсөл хэр сайн засаглалтай, хэр сайн бас одоо зорилгодоо хүрж байгаа юм бэ гэдгийг төсөл дууссан хойно биш болж игэл ойр ойрхон жил бүр хийх нь бол мега төсөл хөтөлбөрүүдийг илүү үр бүтээлтэй удирдах бас боломжийг бүрдүүлж өгдөг байна. За үүний дараагийн нэг сургамж нь төслийн зорилтод хамааралтай талуудын оролцоог хангах болон ил тод байдлыг бий болгох нь. Тэгэхээр төсөл бол зорилтуудтай тэгээд зорилтыг биелүүлэхийн тулд мэдээж энэ мега төслийн хувьд бол маш олон тийм хүмүүстэй талуудтай харилцах шаардлагатай. Тэгэхээр энэ хүмүүсийг л аль болох эрт оролцуулах тухай байгаа. За жишээлбэл тус төмөр замын чиглэлийн дагуу амьдарч байгаа хүмүүс бизнесүүдийг төсөл эхлэх үед эрт оролцуулж зохих мэдээллээр хангаагүйгээс эсэргүүцэлтэд тулгарх болон хөрөнгийг одоо тэдгэрийн хөрөнгийг нь худалдаа авах үнэлгээ дээр тохирохгүй байх зэрэг юм асуудлуудтай одоо тулгарсан гэж үзэж байгаа. Иймд цаашид үнэтэй ижил төсөлтөд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол орьсон суугчид за тэгээд хүрээлэн буй орчны одоо активистууд гэж ярьдаг те болон бусад бүлгэмүүдтэй за эртнээс оролцоог нь одоо хангах тал дээр хамтран ажиллаж тэгээд хамтын одоо шийдлүүдийг эртнээс цогтой ингээд гаргаж явах нь бол чухал гэж дүгнсэн байгаа юм а. За үүний дараагийн нэг авч болох сургамж нь хүрээлэн буй орчин болон нийгмийн хязгаарлалтууд байгаа. За төслийн чиглэлийн дагах ой мод ан амьтан зэрэг одоо бүтээн байгуулалт хэрхэн нөлөөлөхийг бол наривчлалтаа эрт тооцоолж чадаагүйгээс бас дахиад түрүүний хүрээлэн буй орчныг хамгаалах тийм хүсэл сонирхолтой бүлгэмүүдийн одоо эсэргүүцэлтэй тулгарч тэгээд улмаар тэрний төсөл бас удаашрах тодорхой хэмжээнд нөлөөлсөн байгаа. Тэгэхээр иймд хүрээлэн буй орчны одоо энэ асуудлыг эртнээс одоо үнэлгээг нь сайн хийж за манад бол байгаль орчны үнэлгээ гэж ярьдаг эрт бодиттой хийж за тэгээд тэр тал дээр цаашид анхаарч ажиллах тал дээр арга хэмжээ авах нь бол зохимжтой гэж бас дүнсэн байна. За түүний дараагийн сургамж нь бол мега төслүүдэд тохирох шатлсан арга барилыг бол ашиглах. За нэлээд сайн ашиглах тал дээр бол сургамж авсан байна. За хэдийгээр тус төсөлтөөр бол төслийг бас түрүүний ярьсан 3 үе шатад хуваагаад тэгээд тэрнийхээ дагуу төлөвлөлөөд ажиллаж исэн боловч эхний үе шатанд л гэхэд анхны төсөв төртгөөс холд авсан зардлыг бол хүрээд зарцуулаад байна. Тэгэхээр иймд одоо тодорхой нэг үе шатанд зарцуулж байгаа төсөв хугацаа зэргийг бодолцож одоо энэ үе шатанд бид нар төдий их хэмжээний мөнгө зарцуулбал дараагийн бүтээн байгуулалтаа яах юм бэ гэдэг дээр ийм тохируулга хийж явахгүй бол яг нөгөө үндсэн эхлэлийн цэг дээр айгүй сайн ажлуудаа хийчихэд сүүлд нь нөгөө хойдлын хэсэгт байгаа тэр бүтээн байгуулалтынхаа зарим одоо тэр төмөр замын уртыг бол хасаж байх жишээ нэ ийм одоо хамар хүрээний өөрчлөлт хасалтыг бол хийх асуудалтай тулгарсан. Тэгэхээр анханасаа дараагийн үе шатанд яаж энэ үе шат нь яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг тийм тооцооллыг хийж, тохируулгыг хийж, төслийн нийт төсөв төртөх хугацааг нийтээр нь харж хангах тал дээр бол анхааран ажиллах нь оновчтой юм а гэдэг бол бас сургамжийг авсан байна. За дараагийн бас нэгэн одоо сургамж нь бол технологийн болон тооцооллын уян хатан байдал байна. Өөрөөр хэлбэл зураг төсөл түүнийг дагсан тооцоолд гарсан цар хүрээний өөрчлөлтүүд нь нэн шаардлагатай мэдээж байсан. Одоо тухайн одоо мега төслийн найдвартай бат бөх урт удаан хугацаанд ашиглах ийм шийдлүүдийг хангаж байсан. Тэгэхээр энэ бол одоо заавал байх ёстой. Одоо тэр нэмэлт зардлууд болж таарч байна. Гэхдээ эдгээр зардал нь одоо нэмэлт зардлуудыг бол ихэнх үед хийгдэж байсан эдийн засгийн үндэслэл нь одоо хит одоо бүдүүн баарг байснаас бас болж ингэж одоо хэд их хэмжээгээр нэмэгдэхэд нөлөөсөн гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр энд эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байх үед технологи болон зураг төсөл тооцооллын өөрчлөлт за төвөгшил зэргийг бол нэлээд сайн болцож байх нь ач холбогдолтой гэж томьёолсон байна. За тэгээд энэ төслийн хувьд бол эдгээр сургамжуудыг авч болохоор байна. За биднэрт маш их
хийх ажил, улс орноо бүтээн байгуулах, орчин үеийн дэвшилттэй болгох тийм одоо үүрэг даалгавар манай үеийнхэнд энэ цаг үед амьдарч байгаа хүмүүст ногдож байгаа. Тэгэхээр бид нар бол бусд орноос суралцаад өөрсдийнхөө одоо яг онцлог тохирсон арга барилыг одоо бүтээгээд одоо тий авч инновацийг шингээгээд төслүүдэд хэрэгжүүлэх нь бол оновчтой гэдгийг бас миний хувьд бол бодож явдаг. Тэгэхээр та бүхэнд энэ контент таалагдсан бол надад лайктарж мэдгдээрээ зарим мэдээллийг нэмэх бол бас комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.